Монголын номер гэдэг. Тийм наач номер 1 шүү дээ одоо. Угаасаа энэ чинь загалмаас эцэг нь байгаа юм чинь. Номер 1 хаашаа юм зүгээр ер нь ихтэл одоо энэ хайбрид Одоо л өөр залуучууд гараад номер 1 болчихвол бол одоо. Статистикээр байсан даа. Анхшаа яг үнэхээр амтгч л та. Манай хүн тэнд бүрээс оролцсон юу хийж байгаа юм гэдэгтгүй ухаал нэг юм гонцгой юм батарейнуудыг наасаа чинь нөгөө ойхороо чи ингээл чи болохгүй наа чи юу тогон цохол өхөн ингээд намайг хэвээр загнаад зүгээр наа чи юу гэдэг ингээл тог өөрөө би өөрөө ингээл бодлоо суулж аваад чалга за энэ юу ингээл за энэ хідэн байт ингээ бүгдийг ингээл тэгэл интернет ороод тэр үе чинь одоо утас юу гэж байхгүйсэн шүү дээ ховор байсан шүү дээ тэгэл компьютер дээр сууж байгаа л ухаал за энэ за ийм байна ийм байт ийм байт тэгээ нөгөө охороо багш чинь нэг ном аваадчихсан надад энийг унш гэл япо яжах нөгөөт нь япо гэдэг энийг унш гэл энэ Прүсний ном багхгүй юу Прүсний засрын ном Сервис мануал нь юу сервис мануал. Тэнгүүл энийг унш гэл тэгээ батарей чи над юм байгаа гэл. Сайн байцгаана уу та бүхэндээ. Шинийн 8-ны бэлэг цай өдрийн мэндийг хүргье. Инженерүүд үдийн цай блогийн маань 2 дахь дугаар Hybrid Car автосервис дээрээс та бүхэндээ хүрж байна. Өнөөдөр инженер Жак Бит 2 зочин инженерээр Ербол маань ингээд манай үдийн цай энэ блогт оролцож байна. За миний зүрийг нэг товчхон гоё танилцуулаач. За бүгдний энэ өдрийн мэнд хүргэе. За намайг Ербол гэдэг ерөнхийдөө хybrid чиглэлээр 20 жил засвар үйлчлэгийг хариуцсан ажиллаж байна. За цагаан сар өнөөдөр шинийн 8-ны өдөр тийм ээ. За сайхан шинэлсэн үгүй. Сайхан шинэлсэн үү. За таргаайтаа урж гинөө. Сайхан аварж гин гонгон тарган давтаа оров. За манай найз бороо цагаан сар шинэ сар хэрэг хийв. За шинэ сар одоо хийлгүй явах. Монгол төрж өссөн Монгол хүний иргэн юм чи одоо бас нэг ах トゥ ах нар дүү нар одоо таньдаг мэддэг хүмүүстэй бас золгоно оч золгоно цагаан сар айл их хийж алтмог их цуглуулв. За айлч их хэсгэн чаашаа айлч их хэслээ алт мөгч их цуглууллаа энэ жил. За манай Ербол маань яг энэ хybrid чиглэлээр одоо 20 жилийн одоо туршлага байна гэж байна тийм үү. Тэгэхээр өгшөө яг анх хэдэн оноос ажлын гараа хаанаас эхэлж ив тийм үү. Энэ 20 жилийн хугацаанд бас энэ хybrid гэдэг юм ер нь автын энэ засвар үйлчлэгийг явж байгаа хөгжилтөө тий маш гоё дурсамжууд байгаа. Тэр дурсамжаас хуваалцаач гоо. За 2006 оноос л анх гараа эхэлж илээ да. Энэ одоо манай одоо бидний хамт одоо доктор гэдэг бидний хамт байсан одоо ажлын гараа эхэлж байсан. Ажлын гараа 2006 оноос эхлээд өдөө зэрэгт одоо 20 жил хybrid автомашинтай ноцлж байна да. За хybrid автомашинтай ерөнхийдөө нэг 2007 оноос хойш тэр үед л угаасаа ер нь яг энэ хybrid машин одоо анхны одоо Прүс 10-ууд тий орж ирж ирсэн билээ. Ерөнхийдөө бол 2007 оноос эхлээд анх 10 гэдэг одоо Прүс 10 11 гээл машинууд л орж ирсэн л та тухай автомашинууд. Тэр ухаад тухай тэрнээс эхлэл одоо тэр машинтаа ноцолж эхэллээ тий. Hybrid. Ер нь hybrid машин анх Монголд орж ирэх хэрэглэгч гэдэг юм уу тий? Манай жолооч нар маань тэрийг бас мэдэхгүй тийм үү? Асуудлууд их гардаг. Бидний хувьд ч hybrid-ийн анх тэр батарейтай машиныг шин зүйлүүд шин тутам зүйл байлаа. Тэгэхээр ер нь анх 2007 оноос л 6 оноос чинь докторт ажилд ороод тийм үү? 7 оноос л яг энэ hybrid-ийг ухаж эхэлсэн байж тийм үү? Тий. Ер нь бол тухай чинь 2007 онд нэг Прүс бид нар чинь нэг доктор чинь тухай чинь нэг салбарууд нэгээд ирсэн шүү дээ. Тэгээд нэг эдийн салбар нэгээд тухайд би чинь нөгөө автын машины
автомашины электроникийн инженерийн чиглэлээр төгссөн инженер хүн болохоор цахилгаанчин гэж тухайн үед л ярьдаг байсан. Нэг салбар дээр нь очиод ажиллаад тэгээд 2007 онд эхэлж ирсэн дээ. Одоо 2007 сүүлээр юм уу? Брус 10 гэдэг машинаас одоо гараа ухалж тий. Одоо энэ нэг машины чинь хибрид гэдэг чи одоо ямар сонир төрлийн машин вэ гэдэг. Ямар үр ашигтай машин бэ тийм үү? Бензин тос бага идэж байна. Тий. Одоо тухайд тэрнээс ахвал үзэж эхэлсэн тий. Зөв. Тэгээ ер нь одоо 20 жилийн хугацаанд одоо энэ автын одоо салбарт одоо ингэж явж байхад гэдэг юм уу тий гоё дурсамжтай гоё янз янзын хөгтөө юмуд байгаа шүү дээ. Байдгүй яах вэ? Тэндээс нэг гоё хөнгөн гоё дурсамж яриач тий. За тухайд ч одоо 2007 онд ч одоо хибрид үзээд эхэлж явах чинь нэг ахгүй тэр нэг онцлог их бид нар чинь нөгөө нэг компьютер онцлог хийдэг байсан. Тухайд нэг компьютер онцлогооны багжийг бидний эзэмшдэг байсан. Ер нь бол яг л 2006-7 оноос л ер нь яг компьютер онцлогоо сканерууд ер нь Монголд анх орж ирж ирсэн шүү. Тийм. Ер нь бол анхдагч одоо тухайд нэг доктороос нэг Японоос манай Hitachi инженер нөгөө зөвлөх инженерүүд авч ирсэн шүү дээ. Нэг Охороо гэдэг. Тий. Охороо инженер байна. Одоо дамдаа орлоо гэдээс инженер байгаа зөвлөх инженер. Тухайд нөгөө нэг Охороо инженер маань Японоос нөгөө 3 сканер аваад ирсэн. Япон хэлтэй тий. Салбаруудаар тараагаад би над дээр чи нөгөө Hitachi нэрж исэн. Чи нөгөө Denso авч ирсэн. Denso-г авч ирсэн шүү дээ. Хай. Тэгэл тэрийг чи нөгөө сурч мэдхийн төлөө Япон хэл сурдаг бол баатар болоод тэр. Овоос нэг хэсэг үзсээ тэр чинь. Тухайд хэл сурлаа, Япон хэлж мэдлээ гэдэг ханзал гадарлаад байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө тэр ажил тиймэрүүгөө орох ямар машин сурах, боди руу орох уу гэл ингээл сонголтуудыг чинь заавалхан тэрийг чинь судалсан байж үзэж байгаа шүү дээ. Одоо тухайд бид нар ч яг нэг сургууль төгсдөө тодорхой хэмжээний нэг сканер нэг төвшөнтэй төгссөн. Үүнийхээ нэг мэдээж сканер гэдэг дээр машин дээр юу гардаг гэхээр нэг кодууд гардаг. Одоо нөгөө явах данг одоо манай хэлдгээр хөдөлгүүр хороо гэдэг ч юм уу. Энд дээр нэг кодууд одоо кодууд нь гараад тэдрийг чинь одоо уншиж бид нар энэ алдаа байна гэдэг юм аа. Тэдрийг чинь бид уншиж гаргаж онцлогоог хийж өгöd оншийг хэлж өгдөг байсан. За тэгээд тухайд бид нар нөгөө сканер ашиглаад ингээд нөгөө үздэг болоод энийг ахгүй ирсэн юм аа. За нэг бахан гэрлүүд пүрүс 10-тай. Тухайд чинь пүрүс 10 л үдээс 10. Тэгээ нэг 10-тай ахгүй ирээд за ингээд онцлуулъя гээл. За тэгэл онцлол үзэхээр нөгөө чинь бахан гэрэл асчлаа. Тэгээ тухайд унтраацсан байсан. Тэгээ нөгөөдг нь сканерээ залгаал асаагаал он дээр хийж байгаа шүү дээ. Тий. Асаагаал эхлээд нөгөө асаахгүйгээр зүгээр он дээр дүлгэж байгаа л үзэл дараа нь асаагаал нэг л дуун сонь. Нөгөө моторныхын дуун. Хибрид мотор ч нөгөө нэг юм зөөлхөн дуутай шүү дээ. Нөгөөдг чинь тачигнаад нэг л биш ээ. За энэ нэг одоо мотор сторны яац юм болов гээл тэгэж би чинь анзаараагүй нөгөө нэг юу яаж байгаа л хойч нөгөө бид нар чинь нөгөө залгачаад нөгөө суудал дээр сууж үзэхгүй ингээ гарч байгаа нуцдаг байсан шүү дээ. Уцтай ингээл. Тэгээд ажижсэн чинь ах удаа машин дээр юу илгэсэн. Ах нилээ юм илгэсэн. Энийг баахан гэрлүүд нас юм. За тэгэл уртлын мэдээж одоо үдчих хооронд нэг капотын зөхөд ингээл үдсэн чинь нөхөр нөгөө Excel тухайд Excel мотор хороо тавьчихсан. Excel мотор хороо тавьчихсан. Ингийн болгоо. Тэр чинь баахан гэрэл асдаг байх. Тий. Гэхдээ тэрийг онтраалах гэдэг юм гинэ. Гэхдээ энэ чи болохгүй шүү дээ. Энэ чинь ингээд ийм болгоцсон байж та чи. Надад ямар ч орчлох боломжгүй. Гэхдээ энэ нөгөө мийлний ажиллагаа болцсон юм а хурдаа заахгүй байна гээл. Энэ яаж л энийг нь засаад өгөөч гээл. Тэгээ нөгөө ч ахыг нь үзэл ингээл тухайд үзэл гэсэн чинь нөгөө EBS-ийнх нэг мэдрэгч нь тасарцсан юм байлээ л дээ. Тэгээ тэрнээсээ болоод нэг хурдны мийл нь заахаа болцсон.
тэгэл тэрийгээс асуулах гал нөгөөдхөө хэлэхгүй байх хүмүүс ч одоо нөгөө нэг онцлоо хэлэхчээд одоо бид нар чи нөгөө нэг асууж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл одоо нэг өвчтөн машин гэдэг чинь өөрөө нэг бас нөгөө өвчин эмч өвчтөй хоёр шиг тийм асууж юм бас зөв өгөхгүй бол тэр чинь онцлог мэдээлэл зөв өгөхгүй бол бид нар чинь ямар нэг далыг харагч биш тэрийг тэгээд хойд үзээд нөгөө ахуд нэг одоо хөөгийн хөхтэй ч юм уу тухайн үед чинь нөгөө хабридын өөрөө нөгөө батарейны асуудлууд их байсан учраас одоо нөгөө ааштай тэр батарейг нь бас мэдэх хүн байгаагүй нэг хоёрдугаар тийм үү тэгэхээр тэгэн гоо шууд чод хэд оных байт юм бэ 97 оноос 97 8 96 оноо 97 оноос тэр чинь 2007 он гэдэг чинь ерөөдөө бас л нэг 10 жил болоо 10 жилийн дараа буюу батарей мэдээ мууц үед нь л орж ирж байгаа. Тэгээд батарейны асуудал гарах болтон тийм үү тэгээд асуудал үүсч эхэлдэг тийм. Тэгэн гот яах нь нөгөө батарейны асуудлыг хийж чадахгүй юм чинь мотор ороод би суултаад эсвэл мотор ороод тавьчих. Гаднаасаа харахад болвол хачин гой пүрүс яваад байдаг. Тэгэхээр нэг ороод суулсаж тийм. Механик хоровчтой пүрүс байж тийм. Гайхаад гоо энэ хоровчтой юм механикийн пүрүс байдаг юм уу гэдэгс чинь. Гой ахын ягсан мотор ороод тавьчих юм. Тэрний нэг нөхөл бороо дээр орж ирж байна. Манай дээр орж ирдэг, над дээр орж ирдэг. Тэгэл яагаад тэрийг одоо ингэж тавьж ийн гэхээр тухай ч н одоо мэдээж нөгөө үздэг хүн тухай байхгүй ховор байсан. Батарейн талаар угаасаа монголчууд ойлгож байна. Хабридын талаар ойлгуулж байна. Бид нар яг нөгөө нэг тухайд сурж боловсруулаад ерөнхийдөө бол гардан үзээд жил болцсон болохоор мэдээж тодорхой хэмжээний нөгөө мэдлэгтэй болцсон. Тэгээ ерөнхийдөө нөгөө Монгол тухай чинь нөгөө нэг дандаа тэр нөгөө нэг асдаг юмнууд нь батарейны асуудал гарч байгаа шүү. Тийм тэрнээсээ болоод нөгөө батарейн аавь гэхээр олдохгүй байхгүй. Тэг байхгүй. Тэнгүүл Японы тухай чинь нөгөө нэг сэлбэг байнга орж ирдэг биш. Хол газраас одоо бас удаж ирдэг болохоор тухайд хүмүүс нь ядраа гээд хамаагийн суулж хаяал тавьчихдаг тийм. Гэхдээ бас юуны тэр саний ярьсан энэ хүүхдэд түүхээс гадна манидын дунд бас нэг ярьдаг хүүхдэд түүх байгаа шүү дээ. Борооч уулын докторийн тэр 8 дээр тэр нэг цаатлын мухар дуруу нэст тийм. Тэр нөгөө юу хабрид батарей задлаад үздэг байж байгаа тийм. Байнгын нөгөө цахилгаан одоо GB дугаар бол уралдаа цахилгаан чинь докторийн салбар дээр цахилгаанчд байсан шүү дээ. Тэгэнгүүт манай бороо бол иргэдээ док 8 дээр цахилгаан чинь хабрид талаар гээд бариад авцсан үздэг байсан. Тэгэл тэнд үл ерөөсө ганцхан хөрвөсл машин үздэг байсан шүү дээ тухайн үед бол. Өөр машин үзэхгүй. Гадуур янз бүрийн одоо ингээд хабрид үздэг газрууд ер нь байгаагүй. Яг л анхдагч гэсэн үг. Тэр нь баг аа. Тэгээд тэнд батарей авахд байж хатан тэр батарей яллуулж байгаа нөхөр өшөө танаа дээр тос байхгүй гэсэн чи манай хүн тэгсэн гээл. Мэдхгүй доктор руу ороод асуучих. Доктор руу асуух нь чааш. Цаашлууд явал ийшээ ороод солиулчихаа гэж хажууд ярьжсэн. Ийшээ ороод солиулчих. Тэр их манай нэг шууж гарна тий. Мэдхгүй доктор руу орчих гээд наа чи яриад байх юм гээд. Тэр үед ч бол яг би хажуудлынхын мессен дээр бороо болохоор яг 5 дугаар мессен дээр байсан байхгүй. Тэгээ нөхөр нөгөө нэг энд ороо ямаа цусулсан юм чинь нэг үсэн тосоо солиулчихъя гээл асууж байгаа юм л та. Тэгвэл чи ер нь жоохон давсалж ярьсан нөхөр нь чи юм шиг жоохон давслаад явуулчихж байгаа. Тэрнээс бол ийшээ та тийш ороод тосоо солио юу яаж байгаа асуугаад ингээд яаж байгаа энэ импли мессен дээр тос солино гээл ингээд явуулсан юм байна тийм үү. Бид нар ингээд жоохон мушгаад ингээд энэ хүү яриа өөр салбар дээрээс бүр үнэн юм болов гэж бодож байгаа шүү дээ. Үгүй. Одоо ерөнхийдөө өгшөө Эрболч нэг байгаа чи манай энэ эрхэм хабрид машиныг үлгэлэгч жолооч нартай мөн хэрэглэгч нарт нэг гоё яг энэ хабридийн талаар нэг гоё зөвлөгөө энэ батарейн талаар те ерөнхийдөө гэж тооч ойлголт өгч байгаа. Айхтар нуршилгүй нэгдүгээр хоёрдугаар жаахан дууга жаахан чанхан ярмаар байна. Харин тий. Би ч сул дайраатай болохоор тэгэл. Уучлаарай тэгэл. За. Манайхан уучлах баха. За. Чанхыг ярив. Чанхан шиг л ярьчих тий. За ер нь бол яг хуу одоо ингээд хабрид гэдэг юм чинь болохоор одоо бензин хөдөлгөөр цахилгаан бензин хоссон хөдөлгөөр гэж явдаг байхгүй юу? Хабрид цахилгаан бензин хоссон гэхээр за мэдээж бензин мотор нөгаа, цахилгаан мотор нөгаа одоо манай мэддгээр одоо хэлчихдээ одоо ингээд тэгэхээр нэг мэрэгжлийн хэлээр ярих юм бол нөгөөдөл нь ойлгооч байж магадгүй. Тэгээ батарей гэдэг ийм 3 ийм нөгөө системээс бүрддэг байхгүй юу? Ер нь голцоо их үзэж байгаа одоо их тохиолдолд эвдэрж байгаа
тохиолдлууд нь бол энэ батарей л байна л да. Одоо энэ батарей л байна. Ер нь голцоо. Яагаад батарей өвдөж ийн гэхээр мэдээж одоо батарейны чинь нөгөө үйлдвэрээсээ гарахад хугацаа байдаг. Одоо тэдэн мянга аваад дуустдаг. Одоо жишээлбэл пүрэс 20 батарей гэхэд л 250 мянгаас 500 мянга аваад дуустдаг. 30 батарей гэхэд одоо жишээлбэл 150 мянгаас 250 мянга аваад дуусах. Заалтууд байна. 10 жил буюу одоо километрээр 150 мянгаас тэгээд ер нь бол ийм лайфтаймтай тийм үү? Амьдрах хугацаатай шүү дээ. Явах одоо километрийн заалттай ийм нормативтэй ийм батарей одоо байна. Тийм учраас одоо манай пүрэс 20-ууд пүрэс 30-ууд гэдэг юм уу тийм үү? Одоо үйлдвэрээс 10 жил явцсан ийм машинуудын бол одоо батарей нь одоо юу гэдгийг муудах одоо яг цаг хугацаа нь ерөөхдөө болоод Монголд орж ирж байна л гэсэн үг юм байна шүү дээ. Тэрийг одоо нэг 20 батарейг одоо 30-д илүү сайн байдаг, 20 батарей сайн байдаг гэж тавиад байдаг шүү дээ. Тэр нь одоо ямар учиртай. За мэдээж одоо би хэлсэн шүү дээ. 20 батарей гэдэг чинь 20 батарей болохоор одоо нөгөө 250 мянгаас 500 мянга дууссан. Анхны нөгөө үйлдвэрлсэн гэдэг утгаараа миний одоо 20 жилийн одоо үзэхэд туршлага шүү ерөнхийдөө. Тэр хугацаанд нь яалч харахгүй яваал дуустдаг. Мэдээж одоо батарей дуусах одоо гол шалтгаанууд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл хүлгүүрэн дутуу тий доголдолтой ажиллах. Бусад эд ангин тий одоо нэг цагтгаа мотор нь дутуу цэндэг ч юм уу хүлгүүрэн дутуу доголдолтой ажилласнаас болоод тий тэрнээсээ болоод бас одоо нөгөө байгалийн одоо юугаараа дуусч байгаа. Тэр мэрийг юу байхгүйгээр одоо хүлгүүрэн доголдлоо гэх юм бол хурдан дуусна. Ачаал тий ачаал байнгын тий генераторт илүү их ачаал өгөө. Тэр батарейг хэрглэж ийна л гэсэн үг байхгүй. Тэгээд 30 батарей болохоор 150 мянгаас ерөөдөө 250 мянга. За бараг 150 яваал дуусч ин дөө. Батарей 30 батарей. Тэгэн гууд пүрэс 20 батарейг 30 батарейг 20 батарейгаар солиод байгаа нь ерөөхдөө бол энэ лайфтайм дуусчаад байна. 20 батарей нь өөр арай лайфтайм юм уу тий урт явах 500 мянган километр хүртэл явах гэх юм бол нэрэ түүнээс биш бол нь одоо юу гэдгийг пүрэс 30 батарей нь 20 батарейгаас хүчин чадлан муу бол биш ээ. Биш зүгээр тий. Зөв. Ер нь яг нөгөө батарей гэдэг утгаараа ярих юм бол одоо батарей чинь нөгөө нэг ампер цаг, вольт, эсэргүүцэл одоо дөрөв хэмжигдэхүүнээс ватт цаг гэж байдаг аахгүй. Үйлдвэрээсээ гарахад 6.5 ампер цагтай. Одоо 6500 мА, доллар нь 2 вольттай, 38 ватт цагтай. 38-аас 48. Тэгээд одоо эсэргүүцэл нь мэдээж одоо муудсан болохоор одоо мэдээж цэнийг нь унаад одоо бидний гар утасны зай чинь муудчихаараа байнгын тэрний шиг л одоо муудахаараа байнгын цэниглээд нэг хөдөлгөөр нь арчилтаа ажиллаад тэр улам тусгаал яваад байна л гэсэн. Мэдээж одоо энэ одоо машин гэдэг 20 30 бүгдэн дээр нь одоо дотроо хэмжээний одоо нэг 28-аас одоо 40 ширхэг батарейтай байдаг байхгүй машин онцлогоос хамаарат. Тэр батарей нь одоо нэг үрчлэн бүгдээр муудахгүй шүү дээ. Хэсэг нь муудна, хэсэг нь зүгээр явна. Тэгээ манайхан яахлаар ингэ муучлаа гэдэг хугацаанд дуусаад ерөнхийдөө муудаад байна л гэсэн. Одоо тэгээд одоо нөгөө шикээр солиод байгаа шүү дээ. Нэг шихийг солиолоо тэнгүүт чинь нэг жоох явж байгаа дахиад нөгөө гэрэл насчдаг буцаж ирээл дахиад нэг 2-3 ших батарей солидөг. Энэ өөрөө нийт нөгөө лайфтайм дууссан учраас тэр нь одоо нөгөө тухны хөдөлгүүр дээр ярих юм бол тухны ирмэн чинь 100,000 км гэд хуцаа заацсан. Тэрээс хойш бол явах нь явна. Гэхдээ 100,000 км-д бол баталгаатай. Тэрээс цаашаа хизээч хамаагүй тасарч магадгүй гэдэг шиг л юм байна шүү дээ, тийм үү? Батарейны хувьд. Тий, ер нь бол хугацаанд болоод ирэхээр тэгэл нөгөө чекний гэрэл насах одоо ямар нэг анхаарал гэрлүүд одоо манай их дээр одоо гэрлүүд насах тэр чи ямар нэг нөгөө алдаа өгөөл батарейн асуудалтай болоод гарч ийна л гэсэн. Яг нөгөө заавал нөгөө хүмүүс нэг анхаарал гарчлаа гингуудлаа нөгөө миний батарей дуусчлаа гэдээ ойлгох болохгүй л дээ. Өөр босод юмнууд бас эвдэрсэн ч байж болно. Одоо өмнө нь бол юу гэдэг вэ шүү дээ. Одоо батарей хэмжихийн тулд дан ганц нөгөө тестерээр ингээд заачаал өгөөл ингээд ганцхан вольтыг үзчихэж байгаа шүү дээ. Вольтыг үзэл хэд нурцсан байх юм мэдээж вольт нь дутуу зааж байгаа.
Тэгэл нэг ширхэг сольдог байсан. Одоо бол чи түрүүний хэлдгээр батарейн дээр чинь вольт байгаа юм байна, ампер цаг байгаа юм байна. Ингээл 3 4 эсэргүүцэлгээд энэ юмуд байж байгаа юм ба шүү дээ. Энийг одоо яг юугаар хэмжинэ? Тухайд болохоор одоо бид нар нөгөө тестерээр үздэг байсан. Одоо тэр чинь одоо 2008 10 онд ч тийм тэр үед нөгөө нэг одоо болохоор дандаа нөгөө зориултын төхөөрөмжүүд гарцсан. Ерөөсөө л зориултын төхөөрөмжн дээр нь бүгдийг нь уяад одоо ампер цагаар нь бүгдийг нь одоо хэмжиж үзнэ л гэсэн. Тэр тухайд одоо бид нар ингээд тестерээр үзэл за энэ нэг нь муудсан байна, бойлт нууцсан байна, энийг авч чагингууд оронд нь хийгээл тэгэл бусад нөгөө батарей юу болж байгааг мэдэхгүй байсан шүү дээ. Ингээ явуулцдаг тий. За ингээл болоо. Тэр бол магадгүй батарей нь одоо вольт нь адилхан байгаа ч гэсэн ампер цаг нь багассан ч юм уу тиймэрхүү асуудлууд байгаад байгаа юм. Яг ампер цаг нь муудаад тий. Үүсэл тэрийг чинь нөгөө мэдээж ампер цаг нь унахаар нөгөө батарей чинь нөгөө төрүүлэл сэнгээ хурдан алдаад батарейны нөгөө нэг бойлт нь унчиж байгаа байхгүй юу? Тэрийг чинь тухайд авч хаяад оронд нь хийгээл тэгээ явуулдаг. Одоо болохоор дандаа нөгөө нэг төхөөрөмжөөр үздэг болцсон. Бүх батарейг нөгөө төхөөрөмжн дээр уяад одоо 28 байна уу 40 байна уу бүгдийг нэг үрчлэн одоо нөгөө нэг нарийн үзүүлэлтээрээ гаргаж ирээд тэрийг чинь одоо за энэ тэдэн хувтай байна. Жишээл 28 батарейг ингээ уйлаа төхөөрөмжнөр тавилаа. За энэ ингээд эндээс 10 муу юм байна. 20 зүгээр юм байна. Эдрийг ингээ солиод ингээ хольж хийх юм болох юм байна гэдэг. Утгаараа одоо бол төхөөрөмжөөр шалгадаг болсон. Ер нь ингээд зарим газрууд одоо Прус засвар буюу эдгээр чинь одоо мөнгөний дараа нөгөө юуны борооны дараах мөнгө гэдэг шиг угаасаа л Монгол улсад одоо нэг чулуу аваад шийдэхэд Прус он чинь гэдэг нэг хошиж байгаа байсан. Хошигноод байгаа. Тэрийгээ дагаад засвар үүсгээ хийж байгаа сэршүүч айгүй их болж байна. Тэгэн гот гарууд яваад очихоор нэг юм халдаг билет гэх шиг юм уяад. Төлгөөдлийн тийм үү. Тийм улаалгаж уяжангуудаа салгаж яагаад тэгэл хэмжээд үзэхэр чинь тэгэл хэдэн болт 7 болт 6 болт доош орчих юм бол коморон солино гэж байгаа даа шүү дээ. Тэгэхээр чинь ер нь бол тэгж үзэх нь өөрөө ер нь буруу юм аа. Тийм үү? Зүгээр батарей ч гэсэн адилхан тэнд ачаал нөхөр адилхан болт дагаад байна шүү дээ. Тийм үү? Тийм учраас яг энэ төхөөрөмжөөр тавьж л одоо шалгаж тийм үү? Үзэх нь бол одоо яг одоо 100-ны 100% одоо яг үнэн гарч байгаа шүү. Баталгаатай шүү гэдэг үгийг л одоо Монгол одоо тэр батарей шалгаж байгаа энэ төхөөрөмжтэй газрууд хэр их вэ? За найзын доор бол ингээд энэ доор хийж байгаа ихтэй ингээд coin орж ирж байгаа ихтэй гэл ингээд баах юм үйцэн байж том өрөө шүү дээ. Ингээд маш олон төхөөрөмж тавьсан. Яг энэ шиг ийм хүчин чадалтай Монгол юм сервисүүд ерөөдөө байна. Ерөнхийдөө бол яг одоо бол яг хүмүүс аваад хийж л байгаа л да. Бид нар анх ер нь бол 2019 онд Монголд оруулж ирсэн төхөөрөмжийг хамгийн анх. Тий хамгийн анх энэ ер нь одоо төхөөрөмжгөд яриад байгаа одоо хүмүүс баланс тохиргоо хийлээ гэдэг яриад байгаа. Тэр төхөөрөмж чинь бид нар ер нь бол Монголд анх 2019 онд Америкээс би өөр очиж одоо сургалтанд нь суугаад батарей гэдэг чи ийм юм байдیں۔ Ингэж хийгдээ ер нь үйлдвэрийн зарчим мар хийгдэг. Ерөөсөл тэр утгаар нь сураад тухайн үед нь бид нар ингээд 19 онд бид нар Америкээс Америк яваад тухайн төхөөрөмжийг ингээд нутгжуулж ирсэн байхгүй юу? Монголд авчираад анхны төхөөрөмж. Яг энд нийсэр байх шиг байна. Одоо бол яг энд байгаа л да. Биднээс үзээд хүмүүс чинь ингээд батарейны нэг бизнес одоо энэ тентхийн гарууд бол ер нь бизнес болгоцсон ингээд яваад. Би энэ асуух гэдэг юм. Тийм ер нь бол ингээд одоо тэр ачаалаад үзэж ийн гэдэг чинь тэр чинь нөгөө нэг ачаалагч байхгүй юу? Аккумулятор ачаалагч тестер багж бий. Тийм. Аккумулятор зөвхөн аккумулятор чалын тестер гэдэг чалын тестер угаагаад удаасдаг тийм үү? Тэр чинь ерөөсөө л нөгөө 100 ампераас нөгөө аккумулятор шалгадаг л тестер байхгүй юу? 10. 6 ампер юу гэдэг. Тухайд тэр чинь яг бид нар ч үздэг л байсан л да. Тухайд нөгөө нэг бид нар төхөөрөмж дээр байхгүй болохоор бид нар үздэг байсан. Хэмжээгээр сольж үзээд одоо жишээлбэл тэрэн дээр тавилаа нэг хэдэн секунд ингээд бариад тэр мэдээж одоо нөгөө муу батарейг нь ялгаал сольж байгаа шүү. Тэр ампер цаг нь бид нар ингээд хэд байгаа мэдэхгүй шүү дээ. Мэдээж одоо цэник багтай батарей төрүүлж байна.
Тэрийг авч Тэр нь бол 100 буруу биш. Бид нар бол яг тухайн байхгүй бол байсан хэрэгсэл. Одоо бүр нөгөө технологи хөгжөөд бүр маш нарийн болчиход байна шүү дээ. Энэ хідэн ампер цагтай энэ болохоор ийм хідэн зэрэглэсэн чинь одоо нөгөө нэг iPhone хамгийн сүүлийн үеийн iPhone-ууд чинь цикл каунт нэгэл гарах тусмаа гарч ирэл ингээл тоолж байгаа шиг тиймэрхүү л болчиход байна шүү дээ тийм ээ. Баг чинь өөрөө тий. Одоо бол тийм болчиход байгаа. Ер нь яагаад тэрийг ингээд хориглож ин тэнгүү тухайд бид нар ингээ хийгээ явуулгаатлаа машин мэдээж одоо нэг хэдэн сарын дараа цаал ирнэ. Тэнгуулаа нөгөөтгөө чинь нөгөө нэг дахиж ирэнгуудлаа бид нар дахиад үзэн дахиад солино. Тэнгууд нөгөө хүн чинь түүхтөө бид нар чинь түүхтөө ингээд хийндээ хохиролтой болчихж байгаа байхгүй. Нөгөө хүн ч яг бид нар ингээ хийж байгаа мөртлөө ингээд нөгөө хүндөө нөгөө мөнгөний одоо санхүүгийн цаг хугацаагаараа алдаад нөгөөтгөө алдчихна л гэсэн үг байна. Мэдээж одоо бид нар бол одоо за ингээд чанартай хийсэн ч гэсэн тэгэл тухайн үед нөгөө батарейн асуудал үүсгээс гарч ирнэ. Тэгэнгүүт бид нар яагаад хоригдсан бэ? За ингэж болохгүй байна. Ер нь бол ингээд технологи хөгжсөн. Энэ заавч ашигмарт. Нэг паузч. Ер нь одоо ингээд нөгөө манай хэрэглэгч нар ч байдаг юм уу? Гаднаас одоо энэ батарей чинь өөрөө айгүй хүмүүсүүд бас оруулж ирдэг болчиход байна тийм үү? Орж ирсэн батарей гэдгийг одоо энэ тэр комор энэ сольж байгаа шүү дээ. Энэ тал дээр хөө ер нь тэр орж ирсэн батарей чинь бас адилхан lifetime ер нь бас цаана хэдэн минут нуцсан мэдэхгүй батарейд орж ирж байгаа шүү дээ. Тийм шүү. Энэ дээр одоо ер нь яг чи хэрэглэгчтэй өгөх гэдэг юм уу? Бас бусад авцаарьсууд бас инженер механикуудаас л зөвлөгөө өгөх зүйл яриач хөө. За энэ дээр болохоор ерөнхийдөө бол мэдээж одоо нэг батарейны нөгөө нэг хугацаа байгаа шүү дээ. Километр одоо мэдээж Японд задарж байгаа одоо манай Монголд одоо ихэнх орж ирж байгаа машин. Наад задаргааны тэдмийн авсан машины ер нь 100-аас дээш явсан машиныг задлж байгаа хөө. Ер нь бол эдгэрсэн задраа хийжлээсэн ойлгомжтой. Тий, ойлгомжтой. Тэгэнгүүтээ тэрийг чинь ямар 100-ийн явсан батарейг шалгах ямар ч боломж байхгүй. Тухайн газараас. Тэгээ авчирч энэ хөөрөмжин дээр шалгаж үзэхгүй л бол тэр чи одоо нөгөө нэг хэдэн мянга нөгөө хэдэн ампер цагта хэдэн хувтаа гэдгийг үзэх боломжгүй байхгүй. Тэгээ яг манайхан ингээд орж ирсэн батарей юм чинь асуудалгүй гээл одоо манайхан чинь орж ирсэн машин гэхэр шинэ машин гээл нэг ийм ойлголттой байдаг шүү дээ. Энэ бол нөгөө орж ирсэн машин гэдэг чинь шинэ баг энэ яахлаар орж ирсэн машин шүү дээ. Энэ яхала батарей дээр одоо манайд ихэнх одоо тохиолдлууд тийм байдаг шүү дээ. Манай монголчуудын жоохон энийгээ жоохон хандлагаа жоохон юу байх хэрэгтэй байхгүй өөрчлөх хэрэгтэй байхгүй. Ер нь бол тэр чинь мэдээж хэрэгэлцсэн машин. Хэрэгэлцсэн батарей. Тий, хэрэгэлцсэн батарей. Тэрийг чинь та ямар ч шалгах тэр яг боломж байхгүй. Яг эхлээд эхний үзэх шалгалт нь болохоор мэдээж компьютер онцлогоо юм уу? Сканер үзэх. Бойлтуудын бүх бойлтууд нь жигд байна уу? Ерөнхийдөө үзэх шалгаж болно. Гэхдээ тэрний нөгөө нэг ампер цаг зэрэг хэдэн хувьтай энэ батарей чинь гэдгийг чинь нарийн үзэх боломжгүй байна. Тэрийг чинь заавал нөгөө төөрөмжн дээр тавиад шалгаад энэ манай энэ одоо энэ ашиглаж байгаа төөрөмжөд болохоор дахин сэргийх төөрөмжөд өгөхгүй юу? Дахин нөгөө нэг батарейг дахин шинжилнэ гэсэн. Тий, шалгаасаа гадна дахин цэнэглээд шинжилэх үйлдвэрийн тий одоо жишээлбэл ампер цагт навж чинь юм шүү дээ. Одоо жишээлбэл одоо мэдээж 150 мянга явцсан бидний туршилтууд явцсан машиныг ихэнх батарейг шалгахад 50% гэж яриа заяа хуваар нэрчээ. Одоо хувь нь 50-аас доош бууцсан байдаг байхгүй юу? Ингээд 50, 60 зарим нэг 30% хүртэл ингээл зарим нэг 10 болцсон юм чи. Тэрийг чинь нэг төрөмж тавихад буцаага хувийг өсгдөг байхгүй юу? Одоо 80-90% болгохдаг ч юм уу. Тэгээ дээдл нь 90% өснө. Тэндээс сэрэхгүй батареинууд бас байна. Орж ирсэн батарей ч гэсэн. Тийм үү? Цэнийг авахгүй батарей ч байгаа. Одоо мэдээж одоо энэ стаканы дүүрэн ийм одоо жишээгээр ярихад энэ дүүрэн стакантай усыг одоо бид нар хэрэглэн шүү дээ. Мэдээж хэрэглэсээр байгаа л ийм талдаа очсон тий. Энийг одоо ингээл буцаагаад дуусгах чинь. Бүр нөгөө дууссан батарей чинь за цэнийг авлаа гэхэд энд л ирдэг хөхгүй. Талдаа ирээл зогсно. Тэрнээс дээш нөгөө цэнэхгүй. Нөгөө дотоод мэдээж эсэргүүцэл нь хаана цэнийг авах чадваргүй болно л гэсэн. Цэнийг авах нь бол дээшлэн
хүснэ гэсэн. Тэр батарейнуудыг чинь л одоо нөгөө машинд тэр ялгаж тавьдаг байхгүй юу? 80% 90% гэдэг байгаа. Зөв. Тэгэхээр нийт ерөнхийдөө бол хандаад хэлэхэд орж ирсэн батарей болгон бас яг тийм 100% болвол биш юм байна шүү гэдгийг те. Одоо манай инженер Ирбол болуулна та бүхэндээ ярьж тайлбарлалаа гэж бодож байна. Ер нь бол одоо энэ батарейны чинь бүр дараагийнх нь ингээд янз янзын батарейнууд гараад байгаа шүү дээ. Лион батарейч гэдэг юм уу тийм үү? Одоо ингээд батарейнууд байж байгаа шүү дээ. Энэ батарейнуудын талаа ялгаагийн талаас жоохон тайлбарлаач. за ер нь бол одоо хибрид энэ үлгүүр дээр одоо энэ Toyota-гийн хибрид автомашин дээр хэрэгжилж байгаа батарейнууд болохоор никель металл хайдрид гэдэг батарей гэдэг байхгүй мэржлэн. Ер нь никель хайдрид батарей гэж явдаг. Никель металл гэдэг одоо манайхан тэгж ярьсан болохоос никель хайдрид гэдэг батарей гэдэг. Тэр нь болохоор одоо тодорхой хэмжээний одоо лион батарей гэдэг яриад байгаа шүү дээ. Жишээлбэл никель хайдрид батарей нь болохоор аюулгүй талаасаа гэвэл энэ тодорхой хэмжээний ус төрөгчийн альчтай. Тодорхой хэмжээний ус төрөгчтэй альчтай тэгээд тесрэх дэлбэрэх шатах аюул бага. Одоо нэг хуучны одоо бүс дэвтэр байгаад байгаа. Тэр манай хэрэгжилж байгаа гэсэн. Хэрэгжилж байгаа энэ одоо лион батарей гэдэг чинь одоо сүүлд гарч байгаа шүү дээ. Одоо Nissan Leaf гэж байгаа. Энэ одоо бидний одоо ярьж байгаа 40 гэж пүрс 41 гэж хоёр янз байдаг шүү. Тэр чинь нэг нь 40 нь болохоор лион батарейтэй байдаг байхгүй. Лион батарей чинь яагаад гэвэл энэ батарейн дотор чинь нөгөө цэнэглэх цикл гэж байдаг байхгүй. Хэдэн мянган цэнэглэх одоо жишээлбэл энэ никель хайдрид батарей дээр жишээлбэл ярих юм бол нэг 3000 цикл хийх цэнэглэх. Тий, ингээд 3000 юм уу 60000 ч юм уу одоо ингэ цикл хийх юунууд байдаг байхгүй юу? Одоо нэг стандарт. Одоо нэг тэр нэг лион батарей гэдэг тоо тэд нар чинь хуурай. Тэд нар чинь болохоор эдрийг бодвол арай их цикл хийдэг. Тийм. Ер нь лайфтайм хугацаанд тийм. Ер нь удаан хугацаанд ашиглах боломжтой байна. Энэ лион батарей гэдэг байгаа нь одоо бидний ашиглаж байгаа юм. Гар утасны батарей л гэсэн. Төмөр зоогдох юм бол шууд шатна. Төмөр хүрэх юм бол шууд шатдаг. Шууд бас жоохон тийм аюултай. Энэ бол одоо ингээд төмөр өрөөд энэ машинууд шатаад байгаа шүү дээ. Одоо энэ хужаагийн хөлтөдийн машинууд бас тийм янз янзын машинууд ингээд шатчихж байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө мэдээж ингээд шүргэлцлээсээ болоод юм уу нэг төмөрнөөс юу осол аваар маваар дээр орох юм бол тийм үү? Тэгээд осол аваарт ороод ингээд хойноос нэг машин орж ирээд одоо хавчаал шахаад бол тэгээд шууд ямар нэгэн төмөр хүрэх юм бол тэгээд газардахад л одоо эсрэг аюултай гэсэн. Давуу тал нь их юм бол лайфтайм урттай удаан хугацаанд ашиглаж болох. Тийм үү, муудахгүй батарей байна. Гэхдээ одоо бол ерөнхийдөө ер нь бол сул тал нь бол дэсэд ирэх аюултай юм байна л гэсэн ийм хоёр ойлголт тэгэл хүмүүстэй өгье. Тэгэхгүй одоо ингээд мэрэгжлийн талаас нь хэд юм ингээд уршаад яриад авах юм бол эн чинь айгүй нөгөө урт болчих гээд ш уршуу болчих гээд. Тэгэхээр ийм одоо ялгаатай юм байна гэдгийг ойлголоо. Анхтан хибрид сервис хийж байгаа юм уу одоо хибрид энэ үйлчлэгийг үзүүлж байгаа инженер сурчдтай хандаж хэлэхэд ер нь лион батарейтай үл нэг айхтар хамаагүй одоо аюулгүй хөдөлмөр амгалыг маш нарийн сахижж энэ батарейг үзэхгүй бол ер нь дэлбэрэх шатах аюултай байдаг шүү гэж хэлдэг байна. Тий. Ер нь бол яг хуу нийт одоо ингээд энэ тэдний засварын газрууд ажиллуулж байгаа энэ хибрид сервис батарейг хэлгээд батарей тэр хибрид батарей гэдэг чинь мангар өнд хүчтэй батарей шүү. Болгоомжлоо. Тий, маш болгоомжтой. Бид нар ер нь бол харамгаалаа бол хийдэг байхгүй юу? Гараа ингээл гар нүцгүү үздэг. Мэдээж тэр битггүй байж байгаа л нөгөө авцсан ч байх юм уу тий, тогон цохиулах ч юм уу асуудал гардаг байхгүй юу? Мэдээж би ер нь бол стандарт нь бол эрзийн юм бийл юмсэж бүх юмаа шалгаж. Тэр тогтмол гүйдлийн учраас хувь гүйдлийг бодвол тогтмол гүйдэл илүү аюултай хүний тэгэж тогтмол гүйдэл дээр учраас хүн ингээл нэг ингээ хөрөхөд хүн ерөөсөө л өхнө. Ховсох гүйдэл болохоор зүгээр ингээл жирсгээл ингээл тогтмол гүйдлээр хөрөх юм бол шууд тэр чинь одоо мэдээж тэр олон ширхэгтэй батарейг бүгд ингээ нийлээд
маш өндөр болттой гарч байгаа гарах юм бол 300 бойл гарч байгаа байхгүй. Мгм. 300 бойл гэдэг чинь одоо 380-тай л 3 2-той. ойролцоо шүү дээ. Тэгтээ тогтмол. Тогтмол. Тэрийгэл ер нь сайн шалгаж Тэгэхээр нийт үзэж байгаа үзэгчлэр болон манай эрхэм хибрид машин жолоодж байгаа жолооч нар маань ч гэсэн бас манайхан чинь юм айгүй их үзэж ухах дуртай хүмүүсүүд байдаг тийм. Тийм учраас тэр өндрийн гал хамгаалагч нэгдүгээр маш заавал авч байж над батарейныхаа талын юмнуудыг задлах гэдэг юм уу те оролдох барихын зэн зэн тэр өндрийн гал хамгаалагч гэдэг нэгдүгээр аваараа хоёрдугаарт манай инженер Эрболын хэлснээр ирзэний бэйли юм уу тийм ажлын аюулгүй байдал гэдэг юм маш сайн хангаж ажиллаарай гэж та бүхэндээ хэлье. Ер нь тэгээд сая манай Эрболын маань ярьж байгаагаар бол орж ирсэн батарей болгон 100% тийм үү? Одоо сайн батарей биш ээ гэдгийг хэллээ шүү дээ. Тэгэхээр гадуур бас энэ батарей оруулж ирж байгаа, зарж байгаа тийм үү? Энэ хүмүүсүүд маань ч гэсэн бас яг энэ төхөөрөмж энэ төр дээр тий шалгаад тийм үү? Тэр дундаас чинь орж ирсэн батарей шин дундаас нь 5-10 батарей ч гэсэн бас хасагдах магадлал бол байгаа юм байна. Тэгэхээр эрхэм худалдаа авахч буюу бас энэ хибрид төлөөлөгч жолооч нар маань өөрсдөө бас яг найдвартай газраас тийм үү? Яг энэ юуг энэ төхөөрөмжн дээр шалгагдсан яг орж ирсэн батарейнуудыг бас авал хин хиндэ хэрэгтэй байх нь байна гэж одоо бодж байна. Ер нь бол мэдээж одоо яг энэ Монголын одоо энэ автын засварчид инженерүүдийн бүгдээрээ л хибридийн батарей ямар хөө ажиллагаатай байдаг те яадаг ийдэг гэдэг одоо гэдэг нь аюулын хамгаалалт бүх юмыг ерөөдөө мэдчил байгаа бах. Тэгэхдээ ер нь бас мэдхэд илүүтэхгүйгээр тийм үү мөн 20 жил хугацсан энэ батарейн талаар одоо нэгэн одоо нолон янз янзын одоо номын уншиж ногоотой шүлийн нийцсэн гэдэг шиг тийм үү инженер найз маань одоо ингэ өнөөдөр энэ тийм мэрэгчсэн ийм хүмүүс маань өнөөдөр энэ блогт ороод ийм яриа хийж байгаа учраас та бүхэн маань бас анхааралтай сайн сонсоорой авах нь авч хаях нь хаян гэж тийм үү тийм хүн болгон одоо юу гэдгийг одоо манай энэ инженер одоо тийм 100% үний ярьж байна гэдэг юм уу тийм одоо юу гэдгийг тэр талаас нь биш яг эндээс энэ хүний 20 жилийн өөрсдийн судалсан судалгаа өөрийнх нь мэдж байгаа энэ мэдлэг энэ бүх зүйл бас та бүхэнд бас хэрэгтэй болох байхаа бас тэгээд үнэхээр энэ хибридийн батарейны талаар гэдэг юм уу судлаа мэдье те ингэж одоо хүсэж байгаа бас хүмүүсүүд байх юм бол хамтарч ажиллаа сургалт энэ төр ороод тийм үү ингээд явхад бол одоо бидний зүгээс бол нээлттэй шүү гэж хэлье. За манай хоолны сайн маань гарсан байна те. Ураагийн каз байна штэ. Каз байна, бууг байна, сний үндэсний одоо юг коллекц шүү дээ. Үгүй одоо онцлогийн шингээс үгүй байна. Монгол үндэсний, Казах түмний үндэсний тий. Бууз хийлээ одоо та нар зориулж одоо бууз хийлээ. За, хоолоо идцгээе. За ямар хоолоо идэхээс өмнө буруугаас нэг асуулт асуу. Идчихэд асуусан дээр юм шүү. Зүг. Яриа явуулсан дээр. Тий. Эдгээр яриад явна шүү дээ. Ерхэд шинэлэг ямар төрлийн үйлчлэгээ явуулж байна. Одоо энэ доор цэнэглэл, батарей цэнэглэл байгаа шүү дээ. Тэрээс гадна өөр тийм ямар үйлчлэгийг үзүүлж байна. За манайх ер нь бол хибрид ер нь голцоо нөгөө батарейгээр л дагнж хийж байгаа л да. Нөгөө батарей дахин сэргээх одоо төхөөрөмжүүдтэй. Одоо жишээл оржсэн батарей бүгдийг одоо төхөөрөмжн дээр тавиад 80-аас 90 болгоод дахин сэргээгээд тэгээд нөгөө үйлчлэгчтэй тавьж өгдөг байхгүй юу? Баталгаатай гэсэн үг. Баталгаатай тий. Тэрэн дээрээ өдөр бол нэг жилийн баталгаа буюу ерөнхийдөө бол тэр батарей маань жил яваад дуусна гэсэн ойлголт биш тий. Жил нэг юм асуудал гарвал мэдээж одоо батарейнаас цоосон машиныг 20,000 км буюу 3 жил баталгаатай гэдэг шиг л энд юм л. Тий. Тэгээд одоо энэ батарей эдрийг чинь дахин зэрэгээд л одоо хүмүүст одоо 80% болсон тавьж үйлсийг хийж байгаа. Давхар одоо манайх болохоор нөгөө одоо мэдээж дан хуучин батарей одоо Японоос хизээний цагт одоо мэдээж дууссан шүү. Дууссан тийм. Тэр нэг батарей чинь ер нь дууснаа л гэсэн. Тэгээд манайх болохоор шинээр одоо нөгөө хэзээ бол улсаас ер нь 2 жилийн өмнө нөгөө
шинэ батарей гэдэг утгаараа судалгаа хийгээд ер нь дэлхийн нэг хамгийн одоо сайн үйлдвэрт нь очоод дэлхийн 80 гаруй улс орнд экспорт хийдэг батарейн үйлдвэртэй дистрибьюторын гэрээ танах холбоотой албан ёсны хэрэгтэй шинэ батарейнд бас оруулж ирж борлуулж байгаа. Тэр үзэгчдэд танилцуулаад юм уу эсвэл одоо ялгаа малгайг энэ ч юм уу харуулах боломжтой. Болно. Одоо тэр тэр батарей тий. Тэнд байж лээ л та. Аваад өгөөш. Танилцуулахад яг батарей гэдэг утгаар хүмүүс танилцуулж. Тийм. Одоо энэ цагаан нь бол одоо бидний хийлдэг өмсөн одоо никkel тал батарей шүү дээ тий. За энэ ч өстө ахтар хөлөд биш шүү. Энэ ямар дуртай. Би одоо амьдрал дээр батарей авах шүү дээ. Энэ батарей. Наа чи нөгөө RX Сүүний RX дээр ордог батарей. За тэгээд талаар нэг шинэ төвчхон танилцуулаад одоо. За ер нь бол одоо манад хэрэгжилж байгаа ихэнх машин дээр одоо энэ хөрөөс кроун одоо ихэнх хэрэгжилдэг нөгөө миний хэлээд байгаа никkel батарей гэдэг хэрэгжилж байгаа бүх машин гэсэн үг шүү дээ. Тий. Энэ батарей байхгүй саарл батарей гэж яриад байгаа. Энийг л одоо хэлээд байгаа. Энэ чинь одоо нөгөө хүмүүс болохоор энэ хэдэн оны батарей эдрэгээд бас асуугаад идэв юм л да. Тэрийг хэлэхэд бол энэ дээр нөгөө QR код гэдэг байхгүй. Тухайн QR кодын тоогоор нас нөгөө он жилийн мэджүүлэлт энэ хэдэн онд үйлдвэрлэсэн. Нөхдүүд болохоор би 2-тай, би 3-тай, би 4-тэй батарей гэж яриад ш. Тэр нь одоо юу илэрхийлж байгаа? Энэ тэр QR кодыг яриад байгаа. Одоо жишээлбэл энэ дээр нэг QR код гэдэг ихгүй 12 оронтой. Тэрний чинь нөгөө одоо жишээл энэ дээр нэг B3 гэсэн байгаа. B3 гэж байгаа тийм. B3 гэдэг нь яг нөгөө тухайн жилд үйлдвэрлэсэн одоо нөгөө англи гэх юм уу англи гэж тодорхойлж байгаа л. Одоо жишээл энэ батарейн дээр ирэх юм бол энэ нөгөө 7.20 байл 2 нөгөө вольттой 6.5 ампер цагтай тийм батарей ихгүй. Одоо энэ чинь яг нөгөө хэрэгжилж байгаа батарей нь л да. Одоо энэ дээр жишээл ийм батарей одоо ийм юун дээр ингээд 1 2 3 4 5 6 ийм блок. Энийг чинь болохоор ингээд батарейг болохоор ерөнхийдөө болохоор энийг болохоор модуль гэж ярьдаг байхгүй. Батарей ойлголт нь модуль гэж ярь, нэг модуль гэж ярь. Сэл гэхээр энэ доторх ингээд энийг нэрэд байгаа. Энэ 1 2 3 энэ чинь 1.2 вольттой нэг 6 ампер цагтай. Энийг чинь сэл гэж ярьж байгаа байхгүй юу? Бүгд ингээд нийлээд одоо 7.2 вольт болоод 6.5 ампер цагтай болно л гэсэн. Тэ энийг чинь одоо нөгөө хэрэглээд байгаа батарей нь ч манайх. За одоо энийг энийг бид нэр одоо ингээд хуучин батарей гэж ойлгож байна. Энэ бол одоо үйлдвэрээс шинэ гэж байхгүй. За шинэ гэж байгаа. Яг ийм саарлаараа. Тий, саарлаараа Япон үйлдвэр. Гэтэ яг хуу шинийг авчирч зарж борлуулж. Гэтэ манай шинэ нөгөө кост нь өсвөл шүү дээ. Зардал нь өндөр. Бид нар судалж үзсэн л Японоос оруулж үзсэн шинийг. Тэ яг манай Монголын нөхцөлд бол үнэхээр энийг бол аваад тавихад бол бас хэцүү. Аюу өндөртэй болно шүү дээ. Үнэтэй болчихно. Жишээ. Тэгэнгүүт одоо юу гэх юм? Одоо жишээлбэл энэ бол бидний нэг урдаас гэтийн одоо хамгийн сайн үйлдвэрлэлтэй энэ Enokar гэдэг Enokar энэ бичиг байж байгаа үстэй. Ампер цаг гэдэг нь ингээ бичсэн те ингээ 46 ватт хавар гэж байгаа. Энэ болохоор нөгөө нэг миний хэлээд байгаа ватт цаг нь واخгүй юу. Эдгээр болохоор нөгөө арай сайжруулад энэ үйлдвэр нь. Тэгээ энэ бол яг энэ батарейтай адилхан нөгөө төмөр металл батарей юм үстэй. Нөгөө никkel металл батарей. Энд ерөөсөө яа батарей байна. Одоо энэ дээр чинь харах юм бол NMH гэд бичиг байдаг байхгүй юу? Энэ дээр чинь байгаа батарейн дээр. Одоо энэ доор нь энэ дээр ажил никkel металл гэж бичсэн байдаг байхгүй. Одоо энэ жишээлбэл энэ хажууталд нь ингээд NMH никkel металл хайдрид батарей гэж байдаг байхгүй. Энийг чинь хэлээд байгаа. Энэ ч гэсэн тийм байгаа гэсэн үг. Тийм юм байна. Зориулт нь ижилхэн. Тэгтээ шинэ гэсэн үг шүү дээ. Цоо шинэ. Энэ шинэ батарей чинь өөрөө юу үстэй? Адилхан шинэ одоо энэ батарейтай адилхан үйлдвэрээс гарах та тийм үү? Одоо 250-аас 250 мянган км явна тэгсэн баталгаатаад байж байгаа цоо шинээр л гэсэн үг шүү дээ. Нэг ч одоо юу ампер цаг унаагүй гэсэн үг тийм үү? За энийг одоо тавилаа гэхэд бол ер нь
Багтаан 150 явна гэсэн үг. За бид нар болохоор үйлдвэрээсээ болохоор бидэрт болохоор 150,000 км-ийн баталгаа өгч байгаа. Баталгаа 3 жил буюу 150,000 км. 3 жилдээ ямар нэг асуудал. Тэгээ ер нь 150,000 км-гээд Дуусчих гэсэн үг шүү дээ. Дууссан ч болон дуусахгүй ч байж болно тий. Гэтэ ер нь бол яагаад 150,000 км гэхээр ер нь бол Монголд нэгэ дунджаар нэг машиныг 115,000 авах Жилд 15-20,000. За нэг тэгэхээр нэг 8-аас 10 жилийн нэг бол хэрэгжилнэ нэлээд ямар ч асуудал байхгүй. За энэ бол нэг пүрүүс одоо энэ 6 сэлтэй гэж яриад идэг тэр байхгүй. Одоо энэ дрий чинь урт батарей чинь сэлүүд нь арай урт болчихж 8 болчихжин тэр тийм үү. За энэ тийм одоо энэ хамгийн гол энэний давуу тал нь энэ металл гадаргуутай болцсон. Тийм ээ төмөр биш тий. Төмөр. Төмөр үү? Тий төмөр энэ гадна тал нь. Одоо эн чинь ингээд төмөр байгааз энэ металл. Тийм ээ. Тийм металл гадаргуутай болохоор бас Батбөх тэр утгаараа бас нэг юм давуу талтай гарч байгаа. Сони бондгор лизинг батарей одоо юу харж байгаагүй. Наадах чинь бол юу тавих вэ? За энэ болохоор бас одоо пүрүүсэн тавих батарейнууд. Одоо жишээлбэл энэ одоо жишээ нь пүрүүс чинь 28 батарей байгаа шүү дээ. Тий. Энийг 28-ыг гэсэн үг үү? Эсвэл үгүй. Одоо энэ жишээлбэл 28 гэдэг манайхан ширхэг энэ нэг ширхгээс ийм ширхгээс пүрүүс одоо манайхан 30-ыг л ярьж ийлээ жишээ бол энэ 28 ширхэг ордог байхгүй юу? За ингээд эн чинь ингээд хоёр боллоо. Энэ батарей ч ерөөсөө энэ цилиндрийн хэлбэртэй нь болохоор энэ хоёрыг нэгтгээд ингээд нэг болгочихж байгаа гэсэн. Зөв. Тэгэх юм бол 28-ыг 2 дугаах буюу 14 ийм батарейд орох юм биш үү? тийм чинь нөгөө нэмэх хасгаар нэг болдог шүү дээ. Тэр шиг л нэг л ингээд харахад бол ерөөсөө нэг ийм хоёр батарейны юу гэж хэлж байгаа. Тийм байна. Тэгэхээр яг хуу энэ өртөг үнд болохоор арай хямдхан болчих шүү дээ. Хямдхан болчихж байгаа. Давуу тал нь тэгээд ажиллагаанууд ижилхэн. Одоо энэ дээр 93 ватт цагтай шүү дээ тийм үү? Та жишээлбэл 6.5 ампертэй ингээл 14 болт. 14 болт. Ягаад гэвэл энэ чинь нэг нь болохоор 7.2 гэж явдаг болохоор хоёулыг нийлүүлэх 14 болчих шүү дээ. Тэгж ингэж явж байгаа. Энэ бол одоо пүрүүс 20 30 41 одоо энэ коровон одоо харьяар сүүлийн оны тэр 65 харьяар. Тий. 65 RX дээр дорох юм уу? RX-ийнх одоо энэ тустай. Энэ тэдэр машин дээр. За жишээлбэл RX-ийн батарей болохоор ийм урт батарей байдаг байхгүй юу? Одоо харахад энэ хамаагүй урт шүү дээ. Энэ нөгөө миний хэлээд байгаа сэлтэй гэхээр 8 сэлтэй гэж явдаг байхгүй юу? Сэл нь. Энэ болохоор арай жоохон нөгөө 62 ватт цагтай байгаа. Арай чадд нь өндөр байна гэсэн үг. Мэдээж тэр харьяар гэдэг чинь нөгөө RX гэдэг машин чинь болохоор мотор SUV хамаагүй том байгаа шүү дээ. Том гүйцэвтэй тэнд нь тааруулаад одоо мэдээж батарейг томсгож хийж ийна л гэсэн. За генератор тэр хэмжээгээр том байсан шүү дээ тий. Ерөнхийдөө тэр машин дээр зориулж хийгдсэн бас нөгөө үйлдвэрийн батарейнууд. Одоо цааш нэрэл манайх оруулж борлуулж байгаа. За энэ болохоор одоо бүр урт болоо явчихж байгаа. Эн чинь нөгөө юу шүү дээ. Альфард систем 20 систем айтер яг юм батарей оруулж. Одоо нөгөө нөхдүүд нөгөө нэг юм ажил ийм батарейг чинь 2 зарлаж хийгээд байсан даа. Тэгээд байгаа. Тэрий чинь яг уртаар яг л энэгээр орох юм биш үү? Яг үйлдвэрийн батарей энэ багхгүй. Ерөөсөө зориултын батарей. Энд чинь нэг 12 сэлтэй болчихж байгаа байхгүй. Энийг одоо 12 гэхээр энийг чинь 2 болчиход яг ялах. Ижлэн болгож байна. Тэнгуут л энэ дээр чи юу өөрчлөлт ампер цаг нь ижлэхэн мөртлөө ватт цаг нь тий нөгөө ватт гэхээр нөгөө ажиллах хугацаа цаг нь 93 болчихж байгаа. Эдгээр чинь болохоор арай жуулд нь шүү дээ. Тийм онцлогтой батарейнууд ингээд манайх оруулж ирж байгаа тавьж байгаа. За энийг одоо цааш нь авахгүй манай нөгөө хоол ундны маань юм. Хоол ундтаа гоолоо. За сарын кат иднэ. За хоол ич. Юу н саяны энэ шинэ батарей одоо орж ирсэн батарейч гэдэг юм энэ зүгээр ялгааг нь хүмүүс бас зүгээр ойлголтоороо хийхэд та өнөөдөр ширхгээр батарей солиулаач гэдэг юм уу тийм үү хямдхан аргаар тий батарей солиулыг хийгээ явлаа гэдэг ихэд ер нь бол
нэг одоо юу гэдгийг цаг мөнгөөл одоо өрхийн нэмэр шүү тийм үү? Энэ шинэ батарей байн ирээд гэсэн шинэ батарей юм аа. Нэг бол яг орж ирсэн батарей нь яг тэр 80%-аас дээш тийм болсон. Яг тэр батарейг нь бол найдвартай яг ийм одоо мэрэгжлийн газраас нь агуулад хийлэхэд бол арай илүү тийм үү? Цаг хугацаа бас мөнгөндөө ч гэсэн бас тухайн үед нэг эдэн цаасны нат татуу хараад юм хийлгсэн ч гэсэндээ батарей муутай болвол хибрид машин түрүү хэлдэ шүү дээ нөгөө мотор нь байнгын ажиллаулдаг тийм үү. Тэгэхээр чинь байнгын бензин мотор асаад генератороор батарейгаа цэглээд яваад тахаар яг үгээр ер нь урт хугацаанд ингээд бодоод үзэх юм бол бензин нэ тийм үү. Бензин шатхууны мөнгө нөгөө тосмаас гэдэг юм янз бүр хэрэгжилж байгаа шалтгаалсан материалууд юм чи ер нь бол энэ батарейнаас нэг мөнгө хэмнэлээгээ тэрэндээ л ерөнхийдөө гаргачихж байгаа шүү. Тийм үү? Ер нь бол хибрид машины батарей ер нь бол 30%. 30% нөгөө бензин хийдэг байхгүй юу? Тийм 30% нөлөөдөг байхгүй юу? Ялангуяа манай юунд одоо хотод бол бүр илүү үдэн үзүүлнэ шүү. Тий, одоо байнгын төвчрээ тий, байнгын. Тэгэхээр 30% гэж бодъё л да 10 литрийн 30% гэдэг ихээр юу яана шүү. 3 литр байх шүү дээ. Тэгэхээр 40 литр банк орлоо гэд бодоход тийм үстэй. 12 3 литрийн гэд ингээд бодоход энийг өшөө урт хугацаанд нь болоод үзэхэд бол бас энэ батарейга шинээр солих гэдэг юм уу яг найдвартай батарей хийх юм бол 30% хэмнэлт жилд та хичнээн төгрөгийн бензин зарцуулж байна те сард хэдэн төгрөгийн бензин зарцуул тэрний 30%-гээ тоосоход бас нэлээд олон хөөхөн дүн тийм гарч ирнэ шүү. Тэгэхээр энэ шинэ батарейг бас мөн найдвартай орж ирсэн батарейг тавиулахад болвол нь ер нь болвол нь таны тэр үедээ хямдхан аргаар зохицуулж байгаа юм шиг боловч хугацаанд эрт удаан хугацаанд болвол таны цаг хугацаа мөнгийг хэмнэх юм байна гэж манай блогийн зүгээс бол энэ үл айхтар сурчлагаа биш бидэд бол давуу энэ ямар давуу талтай энэ ямар давуу талтай гэд энэ ялгаа буюу үүсвэрчтэй арай нэг одоо юу хийхэд одоо эдийн засгийн хувьд одоо сонголтыг үлдээд үүсвэрчтэй үлдээгээд өгж байгаа байхгүй. Тэгэхгүй бол заавал энийг 50 гэсэн юм байхгүй. За. Хоол сайхан хамттай байна. Баярлалаа. Энэ каз яасан гоё юм бэ? Тэгээ манай ингээд яг ингээд та мэдгүй хоол идээд ярихаар явахгүй нөө. Нөгөө нэг блогч бүр нөгөө мукбанк гэдэг шиг тийм нэвтрүүлж байна. Хоолны нэвтрүүлж шиг гоо. Ярьж болдгүй юм бэ дээ хоол идээд. Өмнө бас тэгээд бид тэр эхнийхээ блог дээр хоолоо бүр цааш нь ороож байгаад ярьсан шүү дээ. 2-3 хүн сэрээдээд ерөөс. За тэгээд одоо энэ нөгөө чиний нөгөө батарейг сэргээж байгаа гэдэг байгаа шүү дээ. Мотороо одоо аягүй том одоо ингээд хөрөмжүүд тавьсан байж байгаа батарей сэргээгээд байгаа шүү дээ. Энэ маань одоо юу гэдгийг одоо ингээд бүр нурцсан батарейг бол сэргээж чадахгүй. Тийм үстэй. Нурцсан батарей бол сэргээлтэй авахгүй. Би юутай нэг асфальттай 10 асфальттай нэг цагаан асфальт байсан тийм. Тэгээ би энэ нэстер ирэнгуутаа асфальтга батарейг үзүүлсэн. За чиний 24 цагийн дараа хүрээд ирээ гэнэ. Тэгээ 24 цагийн дараа хүрээд ирсэн чинь чинийхээс 6 батарей солино гэв. Тухайд би болвол нь өөрөө хэмжээд үсэж байгаа ш танинго. 2-3 батарей л минийх юм жоохон мочаад байгаа байхгүй. Адилхан нөгөө би одоо уламжлалаараа нөгөө мо чадын тестээр унгааж байгаа үзэж байгаа ш тэ. Энэ 2-3 батарей солиод өгч шүү гэдгсэн чинь. Үгүй наадах шиг шөөч болсон байж бод би нэг төхөөрөмж тавиад үздэг. Тэгээд 24 цагаар чинийх 6 батарей солисон гэв. Тэгээ би тэр альберт 2 жил унахад надад энэ батарейны асуудал гараагүй байхгүй. Үнэхээр бол бас яг тэр сэргийн засвардаад 80%-аас дээш гаргаад ингээд явчихаар бол батарей бол нэгтгэж болоод асуудал бол үүсэхгүй юм биш. Одоо жилдээ болов тий. Тэрийг яагаад гэж тавьж ийн гэхээр одоо жишээл ком батарей байлаа гэхэд дотроос нь одоо 60% таач гарна, 50% таач гарна, 30% таач гарна. Зарим нь 0% таач гарна. Тэрийг чинь одоо жишээлбэл 60% таа дээрээ 80%-ыг ингээ хольж хийж болдгоо байхгүй юу? Угасаал батарейны бүгдийг хэлбэлзэл үүснэ. Тий, хэлбэлзэл үүснэ. Төрүүлээд тэр нь дуусна гэсэн үг байхгүй. Мэдээж одоо 60% таа батарей чинь төрүүлээд дуусна шүү дээ. Тэнгууд л одоо манай нэг нийтлэг хүмүүс чинь нөгөө нэг батарейны гэрэл асцлаа гингуудлаа нөгөө аккумуляторын салгаад унтраага яваад байдаг байхгүй юу? Тэр нь яаж ийм гэхээр одоо энэ 28 шиг
батарей дотроос нь нэг батарей ингээд муудсан байдаг байхгүй. Одоо 0 болсон тий. Тэнгууд ачаал аваад хажуу талыг ингээд сорж эхэлдэг байхгүй. Хажуу талыг нурааж эхэлнэ гэсэн. Тэнгууд нөгөөх нь ингээд даймжирсаар байгаа нэг унтраагаал яваад байна шүү дээ. Аргадаад хүчлэл яваад байна гэсэн. Тэгээ явсаар байгаа нөгөө их батарейг бүр хинхин мутгаа ичдэг. Тэнгуудлаа хүмүүс ирээд тавиад өө миний одоо 3-4-ийг солих байсан. Одоо ямар ийм их батарей гарч угаасаа л ийм байна гэд гарч ирсэн. Хувь нь ийм байна. Ийм батарей чинь угаасаа л ийм байна. Байдал нь ийм байна. Энийг ингэж хийхгүй бол тэнгууд хүмүүс чинь тэгдэг. За би энэ 60% нь үлдээгээд 50 басна бид нар ингээл ерөнхийдөө нөгөө ангилчж байгаа шүү дээ битрийг. За ингээд 50 басна доош хийхгүй байхаа 60 басна гэж юм ингээд ижилсэн болгоод хийхгүй удаан тань биш явахгүй уусаа бид нар ч асуудал үүсэн танд ч асуудал үүсэн. Хүмүүс нөгөө энийг хийлгэж ингэж харагдавч ингээ харагдаад явж гэдэг байхгүй. Яг нөгөө мөнгө сар бүгээ юм гэсэн тэгээд ижил байгаа. Тэгэл яваад өнгөрт нэг хэдэн сар яваад дахиад өнгөрт асах юм уу. Тэгээд асуу би танд хэлсэн шүү дээ. Анханасаа зүг ингээл асуудал биелгчүүл таньсан бүгдэрийг авахгүй. Бидэрчсэн асуудлууд тэгэл хийндээ ч нөгөө хөрөлгөө болно гэж байгаа байхгүй. Тэр яагаад тэгэхээр нөгөө муу батарей чинь ороод дотроос нь дуусгаад дараагийнхаа батарейнуудыг дуусгаад байгаа л байсан. Тэр чинь одоо чирэгдээд юм гэсэн үг шүү. Тийм чирэгдээд. Жишээж ярих юм шүү дээ. Юу богоноор ярих. Тэр формс гацж байгаа. Тэр нэг одоо дормсны аппарат гацчаал яваад гэсэн. За ер нь бол энэ батарейн талаар нэлээд удаа ярьчлаа тийм үү? Ерөнхий ойлголт өгсөн байх гэж бодож байна тийм. Тэгээ нэг бас нэг хүмүүстэй эргэлзээтэй нэг зүйлийг асууж бодож байна л да. Манай батарейны инженер байгаа учраас. Одоо өвөл ингээд машин хөлчөж байгаа шүү дээ. Одоо тэгвэл манайхан зохиулцсан байгаа шүү дээ. Тийм. Энийний талаар миний өгшин яриад байгаа чи. Одоо яг үнэхээр тэг зохиулж асааж болдго юм уу? Болдгоо юм уу? Тэр чинь нөгөө бэрээд нөгөө генератор эргүүлж чадах гэж байна шүү дээ. Батарей өрхөө очиж байгаа шүү дээ. Одоо унаад гэсэн үг шүү дээ. Миний одоо ойлгох. Ер нь бол цаана яг нарийн юу болоод байна. Энийг маш сайн ойлгохгүй бол хүмүүс тий. За ер нь бол батарей яагаад бэрээд байна гэхээр батарей муу ихгүй юу? Муудсан батарей. Жишээлбэл одоо 50% та 60% та батарей байлаа гэхэд өвлөн хүүтэнд бэрээд унахад 10% ундаг ихгүй юу? Цэнэгний 10-аас 20% жирдیں۔ Хүүтийн нөгөө манайх ч одоо нэг хүүт нөхцөлтэй шүү дээ. Бас одоо 30-уучлаа тэр мэдээж батарей унангуутлаа мэдээж тэр машин чинь эхлээд батарейгээс цэнэгээ авч ид генератор эргүүлж иж мотор асаа шүү дээ. Хөлгүүрөө асаа гэсэн. Тэнгуудлаа тэр батарейны хүчин чадал хөрхөө болчихдог байхгүй юу? Дийлэхгүй болчихж байна л гэсэн үг ерөнхийдөө. Нөгөө одоо жишээлбэл бид нар нөгөө гар утсаа ингээд хичнээн ингээд сайн батарейтай байсан гэсэн гар утсаа ингээд хүүтэнд ингээд бариад ярьж ахаар цэнэг гинт унаад унтчихсан яг тэрнтэй ижилхэн гэсэн батарей. Тэнгууд манайхан яг нөгөө нэг дуудлагын тентхийн юунууд дуудна нөгөөдгийг цэнэглэх гээд одоо мэдээж тэр чинь нөгөө цэнэг авч иж дотроо нэг одоо жишээлбэл 300 вольтоор асаах цэнэгтэй байж ил асаа шүү дээ. Асаа тэгэхгүй бол нөгөө 250 вольт байх юм бол асаа генератор эргүүлж дийлэх. Тийм генератор мэдээж тэр генератор чинь 380 юм чинь хувьсах юугаараа тогтмол гүйдэл очоод хувьсгаараа эргүүлээд генератор юм чинь мэдээж дараа нь хөлгүүрөө ажиллуулад хөлгүүр чинь асч ижил нөгөө дараагийн генератор нь тогтмол болгоод батарейг хэрэглэж явж байгаа байхгүй юу? Ер нь бол процесс нь болохоор процесс нь болохоор ингэж явдаг байхгүй юу? Хибридтер болохоор за мотор аслаа. Генератор байгаа тий. Нэг 5 зүйл үүдэх байхгүй юу? Power train гэж явдаг л да манайхаар одоо power train chassis P гэдэг нэг кодтой юм ирээд байгаа тий. Тий power train. Тэнгуудлаа хөдөлгүүр цахилгаан мотор гэж байгаа. Инвертер гэж явдаг. Яг юу н инвертер хөрвүүлж гэсэн үг. Инвертерийг дараа нь одоо мотор нэг хөдөлгүүр генератор инвертер батарей гэж явдаг байхгүй юу? За жишээлбэл батарейнаас 300 вольт тогтмол гүйл гарлаа. Инверт юу руу очино?
Одоо энийг генератор шууд очихгүй. Инвертер рүү очих юм байна. Шууд нөгөө цахилгаан мотор гэдэг Инвертер рүү очоод тэр чинь тогтмол очдөг байхгүй. Тогтмол мэдээж батарей чинь тогтмол гүйдэлтэй юм чи. Тогтмол очоод хусах болгоод генератороо эргүүлнэ гэсэн үг. Одоо цахилгаан моторыг генераторыг эргүүлнэ шүү дээ. Тэр эргэн гутлаа хөлгүүрээ ассан гут асл нь эргүүлнэ гэсэн үг байхгүй. Хөлгүүр аслаа буцаагаад хөлгүүр нь хэвийн чигд ажиллаад ирэнгуутлаа буцаагаад чи өөрөө хувьсах тогтмол болгоод тогтмол болгоо. Эсвэл хувьсгаа тогтмол болгоод тогтмолоо хувьсах болгох үүрэгтэй байхгүй. Хөргөх л үүрэгтэй шүү. Тэгээ буцаагаад генератор 380 хувьс гарлаа. Тогтмол нөгөө юу инвертер нь хуваарлаа батарейг цэнэглэн гэсэн. Алдагдсан цэнэгээ нөхөн гэсэн үг байхгүй. Батарей мэдээж цэнэгээ нөхөн шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө юу баг. Тэнгууд хибрид дээр одоо мотор хамжаад хибрид цуг ажиллаж байгаа шүү дээ. Энэ нөхцөл буцаагаад генератор инвертер чи өөрөө хувьсах болгоод давхар эргэжиж чинь гэсэн үг шүү дээ. Тэнгууд л одоо манайхнаар одоо түрүүний асуудалд юу ахад бол яагаад ингэ хүчлээд ингэ цохиулах зөв буруу. Тэр чинь мэдээж тэр цохиулах зориултын багж нь байдаг байхгүй юу цохиулт. Одоо мэдээж тэр чинь ампер цаг хүчтэй л тэр мэрийг чинь тохируулж одоо зориулт юу. Монгол манай хэрэгжилж байгаа юунууд болохоор өндөр хүчлийн цохиулагч байхгүй юу. Одоо мэдээж батарей чинь янз бүрийн ингээд юутай байгаа тий. Хөлдөө байгаа, хилжилтэй байгаа. Тэнгу хүчээр одоо наад чи хүчинжээ гэсэн тог. Өндөр хүчлэлээр тог шууд нөгөө агшин зүг шахаж чинь гэсэн. Одоо энэ хүртлээ шахах юм чи энийг чинь зүгээр ингээд зад өсөртөл нь шахаж чинь. Тунгууд тэрийг чинь ингээд хүчлээ шахачлаа. Энэ хүртэл ингээд шахаа ажиллаа, асаачлаа. Тэнгуудлаа тэр нөгөө хүчтэй очихоор энэ батарей чинь өөрөө хүчтэй гүйдлээ очихоор нөгөө юу норолт өгдөг байхгүй. Дотроо хэмжээний нөгөө нэг тухайд мэддэхгүй ч гэсэн ер нь алсуура ер нь батарей асуудал үүснэ л гэсэн. Зарим буудаж байгаа тохиолдол байгаа. Тийм буудчих юм байна. Тийм бууддаг. Тэгэхээр ер нь бол зориултын үнэхээр төхөөрж байх юм бол юу яаж болно? Үнэхээр одоо зориултын биш нөгөө нэг одоо цохиулагч нар ихэнх нь ер нь бол өндөр хүчлийн цохиулагчд байгаа. Тэд нь бол одоо энэ цохиулаад байгаа нөхдүүд бол одоо энэ өөрөө инвертерээр хийчихэж байгаа шүү дээ. Залгын одоо энэ мотор инвертерээр тэрийг чинь бид нар хийж үзсэн, бид нар чинь туршиж үзсэн, бидраас нь өчнөө жилийн тийм нөгөө туршлага алдсан бас юмнууд байсан. Бид нарсэн одоо биечсэн гараа өөрөө цохион бүтээгээ хийж л байсан. Тэрийг чинь нэг хэдийн угаар холбоол, диод холбоол нэг 300 дээдлэн 350 вольт хүртэл гаргачих. Тэр хамгийн гол нь гүйдэлтэй байдаг байхгүй. Гүйдэл нь өндөр шахаал тэрийг чинь ерөөсөл зад аваа ичиж байгаа. Тэнгуудлаа одоо болохоор яг үнэхээр тэгж хөлдсөн барьсан бол яг уу жолооч нар хэлэхэд дулаан газар ерөнхийдөө гисгэхээр нөгөө батарей чинь дахин алдагдсан 10% нөхөж авах нь биш. Тэнгуудлаа бас давхар нөгөө манайхны нэг юу байгаа аккумулятор бас муу байвал бас батарейг иддэг шүү. 12 аккумулятор. Тий 12-ийн аккумулятор байгаа шүү дээ. Энэ муу явснаасаа болоод батарейг бас идээд тохиол гардыг. Яагаад гэвэл тэр их батарей чинь дотроо юм цэнэгтэй байхад тэр тохон хэрэглэн нөгөө батарей жоохон ингээд нөхөд авж идэг байхгүй. Аккумулятор нь муудахаараа тэрийг нөгөө нэг батарейгээс хорж байнгын сураад сэргээр. Тийм тохиолдол их гардыг. Тэгэхээр бас аккумулятор эдрийгээ бас нөгөө шалгаарай тий. Тэгэхээр ерөөдөө эндээс бол яг үхээр хэрвээ та машин чинь гадаа өвлийн хүүтэндээ бээрсэн бол нэгдүгээрт аккумулятор юу таны өөрийн хибридийн батарей бээрж л байгаа тохиолдолд хибридийн батарей ч өөрөө муу байна гэж ойлгох юм биш үү? Одоо тэгвэл саяны бидний ярьдаг энэ ногоон батарей хийгээд тавьчихад гадаа ямар ч хүүтэнд бол асуудал байхгүй л гэсэн үг тийм үү? Ер нь сайн байж иж асж байгаа байхгүй юу? Хоёрдугаар зүйл юу гэхээр тэр цохиулж асаах гэдэг зүйл нь өөрөө эргээ таны хибридийн батарей жоохон сөрөг нөлөөтэй юм байна. Тийм үү? Болч зүгээр цохиулмааргүй байна. Тэгвэл яг одоо тэгвэл чам дээр юу байна вэ? Яг зориултын цохиулаад асаадаг тийм багш нь байгаа. Бага. Яг зориултын. Тэг яг одоо чиний гараараа хийсэн биш шүү дээ тийм үйлдвэрийн тийм одоо үйлдвэрийн үү? Үйлдвэрийн тийм байхгүй шүү дээ. За.
Тэгээ чиний хийсэн багч ажил яг ер нь бол яг тэгж сэргээж нөгөө цэнэглэж ашиглах гэж байгаа бол заавал тийм нэг үржилэн цэнэглүүлэх хэрэгтэй. Тэгжиж л нөгөө батарейнийхаа наслчийн нурцснаа л гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй бол өндөр хүчлээ зохиол тэр чинь түргэн зургийг л асаачж байгаа байхгүй. Угаасаа тэр шиг ингээд асаах төдидэл холбоол асаагаад буцаа салгаад авчих шүү дээ. Утсан дээр тэгдэг үстэй нөгөө 33 ором чинь. Модод дүр зэрэг барихаа бичлээ одоо нэг зохиолч мохолч гээл те. Ингүүт нэг 7 хоног шааж чагаал тэгэл бүр байх болчтой шүү дээ. Тэр шиг юм болохгүй. За тэгэхээр иймэрхүү хоёр одоо ойлголтыг өглөө. Өөр одоо юу гэдгийг заавал хибридийн батарей биш тийм үү? Зүгээр одоо яг ингээд хэрэглэгчд тийм үү зориулсан автомашин жолооч нартай хүлгэлэгч нарт зориулсан зүгээр энэ одоо юу гэдгийг бит хоёрын эхний блог дээр бол бит хоёр нөгөө гэрэл бидний талаар ярьж илаа шүү дээ тийм үү? Замын хөдөлгөөнд оролцохдоо энэ талаар тийм энэ талаас миний нэг гоё зөвлөгөө өгöd гэж. Тийм. Чиний амьдралд одоо юу гэдгийг тулгарч ийсэн тийм хүмүүсүүд маань айгүйх тийм машин дэргэндээ замын хөдөлгөөндөөш жоохон тийм ингэж оролцуулах зүгээр юм ч гэдэг юм уу тийм үү? Ийм талаас гоё. За ер нь хибрид гэд машин унж байгаа хүмүүст л зориулж ер нь зөвлөгөө өгөхөд. За. Ер нь бол хибрид машин чинь нөгөө нэг бас нэг тосоо бас манайхан нөгөө юу байт юм аа. Буруу сонгоод идэв. Нэгдүгээр тийм тос. Моторынхоо тосыг төлгөрийнхөө тосыг. Нөгөө нэг бол нөгөө нэг хибрид чинь мэдээж одоо нөгөө унтараад асаад ингээл мэдээж шингэн тос хийх хэрэгтэй. Хурдан сэлэх. Жог өтгөн тос хийчихвэл нөгөө түн зуураад мотор нь нөгөө ямар нэгэн зуурах илэгдэл нь хурдан илэгдээ дуусах ч юм уу тийм асуудлууд гардаг. Хоёрдугаар тэгвэл энэ хүмүүс болохоор нөгөө техник үйлчлэгээр нь яг цаг тухайд нь хийлгэмээр байна. Тийм. Одоо техник үйлчлэгээ гэхээр одоо нөгөө зөвхөн тос биш шүү. Тос биш одоо бусад эдийн ангууд байгаа шүү дээ. Аккумулятор одоо сэвчээ мэдээж сэвчээ байна. Бүх техникийн нөхцлүүд нь одоо норовтын хугацаатай байгаа. Тэрийг яг тухайд нь хэрэглээд ингээд хийлгээ явах юм бол одоо баг одоо зардал гаргана л гэсэн үг шүү дээ. Машина удаан эдлэн ашиглан тэгээ баг зардлаа гаргана гэсэн үг. За хоёрт одоо гуравт гэвэл одоо энэ машина удаан хугацаагаар тавихаар бол нөгөө хүмүүс чинь нөгөө гадшаа матчаад авахаар машин үлдэж явдсан шүү дээ. Тэгэхэд бол нөгөө 714 мөрөв сар мар тий сараар тавих юм бол машиныхаа ер нь бол аккумуляторыг салгаад тэр өндөр хүчлийн батарейн дээр өндөр хүчлийн залгуур гэж үүдээ. Энэ хибрид батарейн дээр тэрийг интерлок гэж ярьж байгаа. Тэрийг ер нь бол салгаж явж байгаа. Switch гэсэн үг шүү дээ. Интерлок ч юу. Салгаж. Тэр чинь нэг авахд амархуу зүгээр аваад тэр хийчихгээд тэрийгээ салгаа явуучих юм бол нөгөө батарейны цэнэг нь тодорхой хэмжээгээр нөгөө хэрэглэхгүй юу ачиж тогтмол байж идэг байхгүй. Удаан ичгаар чинь мэдээж ингээд нөгөө хэрэглээ үүсээд батарейн ингээд цэнэгээ алдаад тэрнээсээ бол нөгөө батарейны асуудал гарах их тохиолдол гар тий. Тиймэрхүү юмнууд байна одоос. Зөв. За ингээд юугаа машин хоёр удаан тавих гэж байгаа бол тий. Аккумулятораас салгах интерлок буюу тэр хибрид батарейныхаа тогийн салганаа гэсэн үг юм байна шүү дээ тийм үү. Энийг бий болж мэдэхгүй л юм байна. Би бас мэдэхгүй. Тийм энийг чинь гэрлээд одоо юу гэдгийг батарейны дуусаад асуудал үүсчихдээ бол зугаас унтарсан байж байгаа юм чи ямар ч. Гэхдээ зүгээр 12 вольтын аккумулятор салгах гэж байгаа шүү дээ. Машин ямар ч тэжээлгүй болж байгаа шүү дээ. Тэгвэл тэрийг орхиж болохгүй юм. Гэхдээ тэрийг заавал салгах. Тэр чинь нөгөө бүгдээрээ одоо цоо холбоотой битүүрч чинь гэсэн үг байхгүй. Харин битүүрсэн байгаа. Нэг дотор нь нэг батарей муу байхад нөгөөдг нь унаад дуусчлаа гэхэд нөгөөдөлөөс сорж эхэлдэг. Зөв. Машины хэрэглээ бол биш юм байна. Машины хэрэглээ чинь бол. Батарей чинь өөрөө дотроо бие биенийгээ сорчих магадaltaй юм байна гэдгийг тэрүүгээр салгачуул бас их нэг юм улаан өнгөтэй залгуур байж байгаа шүү дээ. Тэр дүүждэг тийм. Тэрийг бол манай хибрид машин унж байгаа эрхэм жолооч нар бол бүгдээрээ мэдж байгаа. Тэрийг салгаж хөвшээрэй гэж уриалж байна. Өөр салгаж чадахгүй байх юм бол YouTube яаж л 7 хоногт нэг удаа асаагаад цэнэглэж явах хэрэгтэй. Цэнэг авахулж явах хэрэгтэй.
Хэрэг юм бол нөгөө батарейны нөгөө нэг наслчийн уртсах гэж байна л Нэг гэсэн үг. цэнгэлтэй ер нь хэдэн минут нормалд бол ер нь Ерөнхийдөө нөгөө асаагаал нэг 30 минут болоход болно. Окей. Тийм манай Монголын нийт хэрэг одоо хибрид машин бол баг одоо бол ер нь 50%, 50-аас баг дээш юу. Дишивэлгүй яа юм бэ тийм. 70 ерөнхийдөө 70 болсон шүү дээ. Хибрид бол 70%. Одоо миний би чинь 2008 онд судалгаа нөгөө нэг хийжсэн баггүй Трой дэлхийн судалгаа гэж үүдээ. Тэгэхэд инженеруудын энэ дэлхийн судалгаа хийж байхад 2030 он гэхэд 2008 оны судалгаа шүү дээ. Энэ Toyota юуны гаргаж ирсэн судалгаа шүү. Ерөнхийдөө 2008 онд. Тэгэхэд дэлхийн 30 он гэхэд 70% нь цахилгаан буюу хибрид автомашин болно гэд тэр үед судалсан байсан байдаг шүү дээ. Одоо л ер нь ойролцоо болсон шүү дээ. Одоо бараг тийм болчихлоо шүү дээ. Тийм бараг 70-аас ч ураг илүү. Одоо бүр бүхэл одоо буцаагаал одоо энэ Toyota ч буцаагаал энэ илүү дутуу цахилгаан ингээд юунуудаа туршиж ирсэн одоо буцаага хибрид руу шилжиж шүү дээ. Одоо юу гэхэд одоо гарч байгаа сүүлийн 700 Lexus 600 одоо 700 гарч иж байна. Хибрид болсон шүү дээ. Бүх машины хибрид болгон гэд ерөөсөө тэрийг ингээд буцаагаал тэр энэ нь ашигтай юм байна. Энэ арай илүү ашигтай юм байна. Орчин талаасаа ч тийм. Дээр нь эн чинь нөгөө хөдөө гадаа явж байхад тийм үстэй. Юутай юм байна. Одоо заавал 100% батарей чинь цэнэглэх 100% цахилгаан цэнэглэх барих гэдэг асуудал гарч байгаа шүү дээ. Тэгэхэд хибрид болвол бензинтэй л тийм үү? Ингээд бензин тосны бага идэж байна. Тийм үү? Мөн байгаль орчин дийлтэй гэдэг байдлаараа тийм ингээд хибрид руугаа шилжиж байгаа. Танай дээр юу гэж байна? Одоо нөгөө Nissan Leaf Mig гээл одоо сүүлийн хэд машинууд 100% цахилгаан машинууд байгаад байгаа шүү дээ. Тэд нар ерөөхдөө хандж байна. Nissan Leaf-ууд ч болохоор 100% цахилгаан шүү дээ. Тийм 100% цахилгаан. Яг гоо бид нар дээр хандж ийсэн. 2 жилийн өмнө л дөө. Энэ нэг Nissan Leaf-ууд нэг баах орж ирсэн шүү дээ нэг. Тийм. Нэг тэгэхэд бид нар яг гоо батарейн суудсан, цэнэглэхгүйгээл бид нар тухайн үед нэг эдэн машин авчир туршсан. Тэгээд тэр чинь нөгөө нэг хар мянган батарей байд юм бэл. Бузар хүнд тэр. Бараг багажны артлан тэр чигрээ батарей ерөөс хүнд. Тэгээ бүгдийг ингээл аваал ийм хавтгай ийм батарейнууд ерөөсөө нэг ийм блок ийм тоосох шиг хэлбэртэй ингээл тэдрийг ингээл цэнэглээл ингээл тавиал үүдсэн чинь ямар ч тийм нөгөө цэнэг авах чадвар юу байхгүй. Яг тэр нам унтсан. Тэр хувь нь одоо жишээлбэл 50% байх юм бол тэрэндээ л бай. Тэрнээс илүү гарсан ойлголт байдаг юм байна тэр чинь. Тэрийг ерөөсөө л бүгэлд нь л сольж иж. Тэр одоо Nissan Leaf-ийн хувьд бол одоо арай түрүү үеийн 100% цахилгаан машин технологи шүү дээ. Никkel металл батарейтэй байсан уу? Үгүй лион батарейтэй. Лион батарей дүнгиж хөгжих үеийн л юм шүү дээ. Дараачих нь нөхгүй. Nissan болохоор ч нөгөө Toyota ч болохоор нөгөө хибрид гэдэг утгаараа явцсан. Тэнгуудлаа Honda ч болохоор E-Maya гэдэг нөгөө integrated assist motor гэдэг нөгөө өөрөө нөгөө уулзуур дээр ирэнгуудлаа унтарчдаг, амардаг тийм батарейны системтэй хийцэн. Nissan болохоор бас тиймэрхүү нөгөө хийж юу байгаа шүү дээ. Toyota шиг тий. Одоо Nissan-ы Pugo Mogo гэж чинь бас хибрид тийм. Тэнгуудлаа Nissan чинь бид нар цахилгаан машины руугаа их орё гээд нөгөө Leaf-үүдийг чинь гаргаж ирсэн байхгүй. Гэтэ Leaf ч одоо 1-р үеийн 2-р үеийн 3-р үеийн одоо 4-р үе болцсон л да. Тэр батарейн улам сайжирсан гэсэн. Тий. Одоо нөгөө одоо 1-р үеийн юу Leaf-үүд нь болохоор Nissan Leaf-үүд чинь 100,000 яваад батарейн нөгөө цэнэгэлдэг. Нэг цэнэгээрээ 100,000 явдаг. Одоо бол нэг 350 байна уу тэр хавцаа гарцсан байгаа. Гэтэ Монголын хүйтэн цагаараа бол уч дараал юм билээ шүү дээ. 300 явдаг бол нэг 150 50% бага. Тийм үрээ хата батарей зарцаагаад байвал. Тэр суур амьсгал зугаас яагаад ч юм бэ лээ. Батарейны хувьд. За ямар ч байсан өнөөдрийн бидний инженерүүд өдийн цай блог ерөнхийдөө 2 дахь дугаар маань энд хүрээд ерөнхийдөө
гэдэг өндөрлөх гэж байна. За манай Жакийн хувьд асуудал авлах юм байна. Биш үү? Хэрэглэгчийн зүгээс те. Асуудал авлах юм. Одоо ерөнхийдөө яг үйлчлүүлэгчийн зүгээс одоо бас одоо нөгөө эргэлзээтэй янз бүрийн юмнууд бүгдийг л ерөнхийдөө ярьчих шиг л боллоо харин тийм. Ойлгох нь ойлгохгүй нь ойлгохгүй гэдэг. Гэхдээ ер нь бол нэг удаагийн дугаараар бүхэл бүтэн батарей тэр чиглэлийн хабридийн талаар ярина гэж бодож байгаа тийм. Ерөнхий ойлголтыг өгчөж байгаа. Бүр дараагийн дугааруудаар ч гэдэм үү те бүр одоо дэлгэрэнгүйгээр гоё ингээд яриад бүр мэржлийн төвшөнд ярьж бол бас болно те. Тэгээд энэ удаагийн маань инженерүүд үдийн цай блог энд хүрээд өндөрлж байна. Тэгээд дөрөвний манай Ербол инженер хэлснээр нийт хэрэглэгч жолоочлоор болон мөн энэ хабридийн батарейны талаар тийм үү асуулт авлах, сурах, мэдэх зүйлүүд байвал нь бас ирхэм засварчд инженерүүд манай тийм Ерболтой хамтраа тийм үү манай блог руу сэтгэл бичээд тийм тэгээд бид нэр сургалт хийгээд бас энэ чинь явах бүрэн боломжтой. Ягаад тэгэхээр одоо манай Монгол улсад явж байгаа нийт хабрид одоо юу гэдгийг батарейны талаар бүх машинд манай Ербол өөрөө ганцаараа үйлчлэгээ хийдэг тийм үү? Засдаг ингэж ихээр дийлэхгүй мөчвөрөхгүй. Тийм учраас мэрэгжил нэг нөхдүүд минь яг мэрэгжлийн төвшөндөө бүгдээрээ хамтраад тийм үү? Энэ хэрэглэгчнэрт бас үнэн зөв бодит яг энэ засвар үйлчлэгийг үзүүлж яхахын тулд та бүхэндээ бас бид нэр энэ сургалт ороод тийм үү? Хамтраад ажиллахад бүр нээлттэй шүү гэж хэлье ингээд. Баярлаа. Аюулгүй зочоорой.